Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээ ингээд миний ингээд цогтоор болж байгаа. Дараагийн мэтлэг байгаа. Тэгээ умар дийлтний домог шүү. Тэгээ ингээд ер нь бол манга цэгийн мен дээр жоохон үйл явдал гарсан байлээ. Тэрэн дээр бол зөвшөөрлийг нь бол авсан шүү. За тэгээд ярилцмаар байгаа аним ч юм уу, манга, анимашн ер нь бүх төрлийн зүйл ер нь яриулмаар байгаа. Ингээд санагдах юм бол зүгээр хилээд нэрийг бич оригчаарай. Би дараа чи имжлэгүүдээс ер нь оруулаад өгч болно шүү. Тэгээ ер нь сабаан дараарай. Лайка дараарай. Тэгээ гоё дэмжиж найзуудаа шеэрлээд үзээрэй. За тэгээд үзэж аваад баярлалаа. Тэгээд улам их гоё эдитийн гоё ер нь эффект ч юм уу те эдит хийгээд гоё ордог эффект ч юм уу тиймэрхүү юмнууд ер мэддэг бол жоохон бичээд орхиорой. Улам эдит чанар сайжраа шүү. Тиймэрхүү юмнуудыг бичээд орхиорой. За тэгээ үзэж аваад баярлалаа. Тэгээд манганд орцгоё. За яг манга маань яаж эхэлдэг вэ гэвэл те хөхлөө холбоо ингээ ер нь бол бүрэн утгаараа цугласан байдаг байгаа. Манай хишгээ шинэ хоёр хараа зогсож байдаг. Тэгээ шууд хишгээ те би өнөөдрийн уулзалтанд бүгдийг нь дууд гэсэн юмсан. Мастер жаа хаана байна гэл 7 баг тэнгэрийн асуудаг. Тэгээ туслахад нь те тэр сүүлийн хэдэн 7 хоног алга байгаа. Бид түүнийг хараагүй удаж байна. Хэлдэг. Тэгсэн чинь манай хишгээтэй шууд 3 цагаар бүлэгмийн жам муухай ажил болох байж түүнийг амьдралд нь ганц тохирох даалгаврыг томилж байхад тэр юугаа яваад байгаа юм болоо гэж шууд боддог. Тэнгүүттэй ямар ч тач энд бидний дунд шинэ хүмүүс ирсэн байна. Ялангуяа 7 бага тэнгэрийн нэг мастер хуян эдэнтэй нэгдсэнд баярлалаа. Тэнгүүтээ шууд те одоогийн ертөнц өөрчлөгдөж байна. Өөрчлөлт гаргахын тулд ийм тулсан хугацаанд хөхлөө холбооны нэгдсэн ба бүхэлд нь ер нь бол ингээ те талархал илэрхийлмээр байна гэдэг манай холбоотой нэгдсэн та бүхэнд баярлалаа гэдэг. Би шууд гол зүйлээ хэлье. Өнөөдөр та бүхний энэ дуудсан шалтгаан бол бид одоо их ээдрээтэй нөхцөл байдалд ороод байна. Та нар бүгдээрээ умардын хэлдийг ер нь бол ингээ сонсч байсан биз дээ. Тэр саяхан төв тэнгэрлэг нийтлэлд олон тооны тулгаанчдыг хөнөөж том хэрэг тарьсан. Тиймээс бид одоо түүнийг шоронд хорсон байгаа. Тэр төв тэнгэрлэг нийтлэлийн газар нутаг дээр цус урсгах нь маш том нүгэл гэдгийг мэдэхгүй байх учиргүй. Гэсэн ч энийг мэдсээр байж тэр олон хүнийг хятсан бол тэр хүмүүс нь түүний алуулахаар хөлсний алуурчдын бүлэгмээр байж таарахаас өөр арга байхгүй. Бас илүү сайн судалж үзэхэд хин нэгэн хэргийн тайлан төв тэнгэрлэг нийтлэл рүү эргүү тайлан илгээсэн бол тэ би энийг маш нарийн хийгдсэн хэрэг гэж харж байна гэд манай хишгээ ер нь бол өөрөө бодол санаа хэлдэг байгаа. Тэгсэн чинь тэ 7 баг тэнгэрийн тэ нэг 7 баг тэнгэрт тэ манай хишгээ шууд тэр жамуухай новш байхаас зайлахгүй гэж хэллээ. Эсвэл нөгөөдөл амар гайхал. Гэтэ үүнээс илүү чухал зүйл байна. Умардын хэлд бол бидний өгсөн гэж бодож байсан умардын тэнгэрлэг бүлэгмийн 5 дугаар үеийн удирдагч Жаммуа гэдэг манай мантхаг ер нь бол хэлдэг. Тэгсэн чинь ингээд 7 баг тэнгэр амар гайхдаг. Хишгээ те энийг та бүхэнд хэлж байгаа шалтгаан бол энийг мэдээлэлийг цааш нь тараахыг хүсэндээ биш. Энэ бол анхааруулга. Би та нарыг түүнтэй орооцолдохгүй байхыг хүсэж байна. Та нар мэдж байгаачлан аниргүй шүн дугуйхнаар дэлхий дээр тэ эргээ гарч ирж байгаа. Гэсэн чинь тэ шинээ шууд хажуудлаас нь тэ. Тиймээс л төв тэнгэрлэг нийтлэл шилдгийн шилдэгүүдийг эзэгнэгчид илсүүлж авч байгаа. Эзэгнэгчдийн гишүүд ахмад дэд ахмадуудын суудлыг хөхлөө холбооныхон бид яаралтай гартаа оруулах хэрэгтэй. Хөхлөө холбооны гишүүдээс бүрдсэн эзэгнэгчдийн агуу үйлсийг бүтээж хүмүүсийн итгэлийг олж авах хэрэгтэй. Тэнгүүтээ шууд шүлсэн аяал. Бидний зорилго үргэлж умардын тэнгэрлэг бүлэгмийг сэргээх хүсэлтэй хүмүүсийг тоог зөөлөх байсан. Тиймээс бид эхлээд үүнийг хийх хэрэгтэй байна. Гэтэ умардын тэнгэрлэг бүлэгмийн сүүлчийн залгамжлагч мантхай амьд байгаа гараад ирсэн болохоор бид юу болох бол тоо гэсэн чинь хишгээ шууд хажуудлаас нь. Танк гэр бүлч бас умардын хэлдийг дэмжиж байгаа. Бидний байгаа байдал харвал бус том гэр бүлч бас түүнийг дэмжиж байх магадaltaй. Тиймээс бид түүнтэй болгоомжтой ойртох хэрэгтэй гэсэн үг. Бид умардын хэлдийг сүүдэрч чимээгүй алж болох байхад гэтээ нэг муу мулгай амтнаас болоод тэр гэрэлт гараад ирсэн учраас бид тохиож болох хамгийн муу нөхцөл байдалд байна гэсэн үг.
Айл нь аль хэдийн байцаалтын салаанд оччихсон болохоор энэ мэдээллийг дараагийн их уулзалтаар хэлэлцэх нь цаг хугацааны асуудал гэж хишгээр нь гэж бүгдийг нийлээл. Умардын илд мандахаа бол хөвлөө холбоо хизээч тэнгэрт хөөргөхгүй хүн. Тиймээс л би ахин нэг удаа анхааруулъя. Та нар яасан ч умардын илдээ орооцолж болохгүй шүү. Та нарын тэргүүн зорилго бол эзэмшигчдийн суудлыг авах. Энэ бол тушаал гэж. Тэгсэн чинь хүмүүсийн дундуур тийм байна. Ер нь бол дан соож даваа маань алхаал тэгсэн чинь шууд шинэ өөцөө ёо гэл амир юм. Энд чинь манай дан соож юм тий. Чи шаншийн мужийн дээрэмчтэй амжилттай батгсан бол та харцаа энэ бол хөглөө холбооны удирдагт дам соож юм гэл манай ишгээ танилцуулдаг. Тэгсэн чинь хүмүүс нараад хөөх дам соож юм байна. Новш гэж дорнодын ганц од гайхалтай юм аа. Би түүнийг анх удаа л ийм ойроос харж байна гэл хүмүүс амар гайхажсэн чинь 7 банк тэнгэрийн нэг тийм ямар гайхалтай хүч вэ? Надаас тэр нь ч хамаагүй би зүгээр л хөглөө холбооны удирдагч дам соож үнтэй тулахыг хүсэж байна. Одоо хурдан замаа за гэж бодож байснаас амар ичдэг. Би хөглөө холбоог хизээч тоож байгаагүй. 7 банк тэнгэрийн нэг гишүүний хувьд би дам соож үнтэй л тулахыг хүссэн. Гэхдээ над чиг умардын илдэн шалбархаж гаргаж чадаагүй хүнд түүнтэй тулдах эрх алах новш гэж тэр зүгээр байж байгаа нь дэлбэрж галтуул шиг байна. Миний яс хүртэл мэдэрч байна тэрийг. Тэр умардын илдтэй энэ тэнцүү хүчтэй байх гэж юу бол 7 банкны тэнгэрийн нэг тэгж боддог байгаа. Тэгснээр үзэгдэл ерөнхийдөө бол их уулзалт буюу настангуудын уулзалтын тий том гэрблүүдийн уулзалтаар үргэлжлэх байгаа. Тэнд тий гал муухан настан эзэг нэгтдийг сонгох нь энэ чухал цагт гинт умардын илд гарч ирэх гэж эн чи юу гэсэн үг вэ гэсэн чинь тийм ээ бид айхтар асуудал гаргалаа. Нууцчдын удирдагч та түүний өгсөн юу билүү гэсэн чинь нууцчдын удирдагч бид 7 жилийн өмнө авсан тайлан тэр үнэхээр өгсөн байсан. Би ч бас түүнийг амьд байгаад гайхаж байна. Хэлсэн тэгсэн чинь таасан агуу өмнөдийн овгийн удирдагч өмнөдийн чуасан нуутай умардын тэнгэрлэг бүлэг урагч гэдэгт баталгаажиж устгасан. Хэрвээ тийм бол одооны залгамжлагчийн бас адилхан шийтгэх хэрэгтэй биш гэж үү? Бид тэр одоо бидний гарт байгаа. Бид л боломжийг ашиглаад түүнийг цаад авч нийтэд дохио өгөх хэрэгтэй. Өмнөдийн илд бол бидний найдвар болоод зогсохгүй агуу өмнөдийн овгийн залгамжлагч харин умардын илд түүнийг доромжилсон. Гэсэн ч умардын илд умардын тэнгэрлэг бүлэг нь жамуухан болж таарсан учраас тэдний хувьд нэр төрөө сэргээх сайн төгс боломж болж байгаа. Өмнөдийн илдийн гутамшиг бол агуу өмнөдийн овгийн гутамшиг гэж хэлсэн чинь цаанаас нэг настна түүний зөв хэрвээ умардын тэнгэрлэг бүлгийн залгамжлагч төв тэнгэрлэг нэгдэл чөлөөтэй явж байвал морин ертөнц биднийг дорж үзэх болно гэсэн чинь манай танг настна умардын тэнгэрлэг бүлгийн нүглийг аль хэдийн Жангуанхон Америк төлсөн гэж манай мантагийн аавыг хэлж байгаа байхгүй. Тийм байхад яагаад түүний ганц хүү мантааг бас ижил зүйл хүртэх ёстой гэж бослого зохиосон хүн тэр биш шүү дээ гэж өмөрсөн чинь санс нэг настан Тан гэр бүлийн 2 дугаар удаач настан 10,000 хорны мастер Танкиун умардын илдийг дэмжиж байгааг шууд харуулж байгаа нь харж байна. Тэдний тэр хүчрхэг тулааны урлагийг эзэмшээгүй ч тэр бол тэнгэр дор хорны талаар түүнээс илүү мэдлэгтэй хүн байхгүй. Бас тэд их нөлөөтэй болохоор үгийг нь тоохгүй байх аргагүй. Гэсэн чинь дараагийн настан тэр яаж бидний нутаг дэвсгэр дээр зөвшөөрлгүй хэдэн 10 хүн алж зурхаж байна. Тэр бол гэмтрэг гэсэн дараагийн настан хэдий энэ нэргүй тайлбар байсан ч умардын илдийн хэлснээр түүнийг алхаар ирсэн болохоор алуулахгүй тулд бие хамгаалахаас өөр сонголт байгаагүй гэсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авахаас өмнө яагаад нотлох баримттай цуглуулж болохгүй гэж хэлсэн. Дараагийн настан гондом сүнч бас үүнтэй санал нэг байна. Би сүмийн настан болохын өмнө умардын илдтэй өөрийн биеэр уулзаж байсан. Тэр бол үнэхээр ёс зүйтэй хүндэтгэмээр ирэх хүн. Би түүнтэй хизээч морин ертөнцөд хор хүрэхгүй гэж найдаж байна гэсэн дараагийнхан муу уулын төлөөлөгч хувь нам би бас настангуутай адил нэг санал нэг байна. Муу уулын бүлэм агуу танк гэвэл хуа уулын бүлэм гондом сүм хэлсэн зүйлс хүндтэйгээр дагаж байна гэж хэлсэн чинь цаанаас нэг
Өө энэ чи юу вэ? Танкер бүлтэй муу бол гондом сүм умардын элдийг дэмжиж байх нэ. Та нар ердөө л өөрсдийн бүлэгмийн төлөөлөгчдүүдээ тийм байтал энерги шүнтэй тулдаг байсан умардын тэнгэрийн бүлэгмийн залгамжлагчийн асуудал биш гинэ гэж хэлсэн чинь манай танг настаа их настаа та их хурц үг хэлж байх чинь бид бүгд өөрсдийн бүлэгмийн төлөөлөл энд дуудагдсан. Тиймээс бидний зэрэг дэвийг үүнтэй ямар хамаатай билээ гэсэн цаансан дараагийн наст нь мэдээж хамаатай. Доод зиндааны хүмүүс үүнийг ойлгохгүй байлгүй гэж хэлдэг. Тэгсэн чинь шууд дундуур нь те. За гэлт манай байцаалтын салааны удирдагч хэлдэг байгаа. Тайвширцгаа. Бид марах гэж энд ирээгүү. Умардын тэнгэрлэг бүлэгмийн 5 дугаар үеийн удирдагч Мантахаг умардын элд ба энэхүү гарч ирсэн болж төв тэнгэрлэг нэгдэл түн хүн бүхний доогдох болоход ойрхон байна. Тэр одоо хоригдож байгаа хэрнээл ийм үмэн дэгдэж байна. Ерөнхий сайд бидэнд одоо хэлээч 9 тэнгэр үг хэлээгүй юу гэж асуусан ч ерөнхий сайд нь 9 тэнгэр энэ хэрэгт оролцох хэрэггүй гэж бодож байгаа. Тэгээ тэдний хувьд бол энэ бол жижиг хэрэгээ. Та хэд өөрсдөө наад хэрэгээ ингээд хийдчихээ гэж хэлдэг. Гэхдээ та нарын бодлыг сонссны дараа бид хоёр талд хуваагдсан бол тэ бид умардын элдийг уран тэрслэгч умардын тэнгэрлэг бүлэгмийн залгамжлагч гэж шүүгдэх үү эсвэл умард төв тэнгэрлэг нэгдлийн газар нутагт гэдэг амар олон хүн хядсан гэдгээр шүүх үү гэдэг дээр ингээд санал нийлэхгүй байна гэнгээд хоёр хэсэг хуваагдчаад наа гэж хэлэнгүүтээ манай тэ хүнтэй хуулийн зэрэг хийвэл яаж байна эзэн тэ ингээд бүдүүлэг зүйл гаргасан тэ хяналтаар ирэх учраас түүний ингээд тэ тулааны өмнө цаазаар авъя гэж хэлдэг. Манай мантаг юу вэ? Цаазаар авъя гэж хэлдэг. Байлцалтын салааны удирдагч тэ түүнийг үйл цэргийн талаар тодорхойлт гаргаж болно. Мөн умардын тэнгэрлэг бүлэгмийн урвалтын талаар тайлбар бас өгж болно гэж. Гэсэн чи гинт гаднаас нэг хүн ороод идэг. Түүний харангуйтаа шүү тэ. Өө чөтгөрийг дурсаар гэж хүрээд ирв. Ирсэн чинь сайн хэрэг хүндлэл үзүүлнэ үү гэдэг. Тэгсэн чинь нөгөө түнтэй уулзаагүй удлаа шүү. Шаламгай сүнсний элд Бёнчохва гэдэг энэ бол ингээд манай мантахагийн аавын ер нь бол ингээд 4 гарынх нь нэг байсан байгаа. 4 туслахын нэг. Тэгснээр үзэгдэл манай даваа руу шилждэг байгаа. Манай даваатай ингээд нэг байшингийн дээвэр дээр сууцсан юм. Бодлого ширал. Өдөр ингээд тэг хишгээтэй ярьсан зүйл ингээд бодоо сууждаг. Хишгээтэй хичээж ажилласан чинь баярлаа гэсэн чинь тийм манай даа бараг л хичээх зүйл байсангүй дээ. Би умардын илд хоригдсон гэж дууллаа. Энэ үнэн үү гэсэн чи хишгээ. Чи бас дуулсан байх нь би өчигдөр түүнтэй уулзсан гэсэн чинь манай даамж юм. Бас энэ үнэн бол умардын тэнгэрлэг бүлэгмийн мантахаа чи түүнтэй өөрөө уулзмаар байгаа бол би шоронгийн харуулууд хэлээд өгье гэж хишгээд гэсэн чинь манай даа үгүй зүгээр би түүнийг үнэхээр мантахаа мөн эсхийг л мэдэх гэсэн гэсэн чинь би түүнтэй багада хайлттай уулзаж байсан би мэдж байна. Тэр бол гингүүн үнний амин насаар зугаа гарах хүн биш. Би түүнтэй тулаанчдын хувьд нэр төртөөр уулзах чадах газар уулзах болно гэж тэгэл явцсан. Тэгэл ингээд манай мантахагийн хоригдж байгаа шоронгийнхын дээвэр дээр сууж идэг. Манай мантахаа шууд давааг шууд мэдрээл цонхороо арчил эргээл доош хараад суусан. Суугаад манай дам сууж дээш хараад ямар суугаад тэгсэн чинь гинт шууд манай мантахыг үл мэдэгдэх юм гэж хүн шууд шилжээ хараад иртээ. Тэгэл манай мантахаа шууд мэдрээл гайхаал. Тэгсэн чинь нөгөө хүнтэй хөө хүнхээр чи юм байна мантахаа гэснээр энэ чавдар дуустал байгаа. Тэгээд дараагийн чавдар дээр бүр солиоттой ингээд амар юм болохоор зайка дараад ингээд сабаан дараад найзуудаа шеэрлээд үзээрэй. Илүү гоё сонирхолтой видеонууд оруулж өгье шүү. Ямараас нөөдрөөс